За нийт телевиз та бүхэнд энэ өдрийн мэндийг төшөөлье. За зооны зүйн өвчин судлалын үндэсний төв нь 90 жилийн уралд төвхтэй 15 аймаг салбартаа үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж хүн амынхаа эрүүл мэндийг сэхэн хамгаалах, зооны зүйн гаралтай хүний өвчлөөс эрс хэмжүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, давалгаа лаборатори үүрэг гүйцэтгэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулах, эрүүл мэндийн асуудлаар шийдвэр өгөх төр захиргааны байгууллагуудыг мэдээллээр хангах ийм үндсэн чиглэл өгөхгүй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм аа. За 2017 манай байгууллагын хувьд амжилттай даргамтай сайхан он болж өндөрлж байна. Энэ онд бид эрх зүйн баримт бичигдэд өөрийн салбарын онцлог тусгасан томоохон зорилтуудыг тусгаж чадлаа. Тухайлбал төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, халдвар төвчнийг хянах сэргийлэх үндэсний хөтөлбөр, Номхон баруун өргөн бүсгийн халдвар төвчөндөө тэмцэх стратеги 3 гээд үндэсний болон олон улсын томоохон бодлогын баримт бичгүүдэд бид зорилтоо тусгаж чадлаа. Үндэсний төвийнхээ стандартыг хөтлүүлээ. Гэх мэтчлэн эрх зүйн орчноо тодорхой болгох талаар томоохон ажлуудыг хийлээ. За мөн үндсэн үйл ажиллагаа болох байгалийн голомтын хяналт шинжилгээний талаар бас дөрвөлтэй ажлуудыг хийлээ. Энэ тухайлбал Орос улбооны улсын даргуун дахил эсрүүцэх судлах эрхүүгийн институттай хамтран Баян үлгээд Орнод аймгийн хөлийн зурвсуудад байгалийн голомтын хяналтыг хамтарсан талд судалгааг хийлээ. За бүгд найрамдах хотод улсын хэл хяналт 20 цэрийн актантай хамтран Дорнод, Сүхбаатар, Замын өвдөд мөн хамт судалгаануудыг хийлээ. Эмч мэрэгчднүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, лабораторийн хүчин чадлыг сайжруулах талаар мөн томоохон ажлуудыг хийсэн ийм сайхан он боллоо. За 2018 онд гадаад харилцаагаа өргөжүүлж, эмч мэргэжилтийн чадварыг сайжруулах, ижил мэргэжлийн байгууллагуудад тэднийг давтан сургалтанд хамруулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын магадлан итгэмжилд оруулах зэрэг томоохон зорилтыг 50 ажиллахаар болоод байна. Ингээд ирж буй ондоо амжилттай дарвантай эрүүлийн газаргал дүүрэн байхыг нийт телевиз үзэгч та бүхэндээ зооны зүйн өвчин судлалын үндэсний төвийн хамт олонны нэрийн өмнөөс өргөн зөвшөөрж байна.